блоклж явснаас тоолж явсангүй гэдэг. Шүнжэнгөө уйлж хонлоо. Уйлж хонохтой нэг л юм бодлоо. Энэ муу хитэн сурмуулсан бити юмчаасаа гэж бодлоо. Өөртөө ажиллах уу? Өөртөө ажиллахгүй. Чиний юу гэж бодож санаа зовоод яг өөхөөс хойш. Хай зүг санагдаж ирсэн бодоод үзэр үннээс хойш. Нэхэрэг яг үтэй нэг л өдөр амаа үзэхээс хойш. Нэлээхэн болж магадгүй нэг мөхөсөн хитэн үгнээс хойш. За манай хоёр хүнд блоклуулж ивүү, блоклж ивүү. Яагаад блоклж иваа? Блоклуулсан, дахиж гаргасан, дахиад хийсэн, дахиж гараа. Нэг гарсан бол гаралтаа гэдэг шиг. Ихсгэнсээ. Та хоёрын блок листэнд яг хэдэн хүн байна? Яа. Минийх бол цэвэр 20 хүн ба. Би нөгөө нэг блоклж явснаас тоолж явсангүй гэдэг. Надаа бас яг 20 хүн байна. Гэхдээ ойролцоогоор 25 хүн байх хэрэгтэй байсан баха. Зарим нь гаргаж маргацсан байгаа. Надаас 25 хүн байлаа. Миний блокноос гарч чадсан ганц л хүн байт юм. Яа гэсэн. Блок нь хийнгүүтээ гаргаад эргүүлээ гэж блоклсон байхгүй юу? Нөгөө нэг гимшиж яваад исэн. Блокнд хийсэндээ тэгээд дуучлалтаа гуйнгуудаа эргүүлээ гэж блоклсон шүү дээ. Хариу бичих гэж гисэн чинь нөгөө блокнд тал биений гацдаг шиг байж байгаа. Энэ хүнчүүд наа яа гэсэн бэ? Уучлалт гуйгаад байгаа юм тэгээд тэгснэ эргүүлээ блоклоо. Тэгээд ингээ блок листэнд чинь зөвхөн ингээ амаастай хүмүүс байдаг эсвэл ер нь ямар ч чамаагүй хүмүүс байдаг. Намантай харилцаатай байсан хүмүүс байгаа. Эсвэл ингээд нөгөө нэг бичсэн пост мостыг харахад нэг миний энергийг сороод байгаа юм шиг амар юм хар бараа юм бичдэг хүмүүс байгаа. Эсвэл ихнэр хүүхдтэй ээжж уулзсан ч юм уу мэдрэлтэй дэдэг ах нарч байна. Ер нь адилхан X нь 2X байгаа. Тэгээд тэгэнгүүтээ бусд нь яг нэг иймэрхүү хүмүүс идэг шүү дээ. Тийм хүмүүс байгаа. Давгийнхтай ажиллах юм байна уу? Миний блок листэнд бол нэг ч X байхгүй. Би бүх X-тэй хайртай гэж. Бүгд л сайхан байсан. Гэтэ блоклоогүй бас шалтгаан байгаа заяа. Тэгээд блоклоогүй X-үүд юу ярьж байгаа юм гэж. Бүгдэнд нь хайртай шүү л хий та. Яг сэтгэлийн үг явуулсан яа. Тэгээд нэг юм танилцсан хай гэдэг юусоо тасралтгүй чат бичээд хүмүүс идэв шүү дээ. Тиймэрхүү хүмүүс амар их. Хариу бичихгүй хад чи ингээд өргөжлүүлээл хэдэн жилээр чамаагүй бичиж идэг хүмүүс байдаг те. Хай. Нөгөө нэг юу гэвэл би насанд хүрээгүй гэдсэн чи хэдэн онд насанд хүрэх юм гэсэн чи 8 жилийн дараа гэдэг юу гэвэл тэгсэн чи 8 жилийн дараа одоо насанд хүрсэн биздээ гэдэг шиг. Тэгвэл X-үүдээ яа блоклцсон юм? Харилцаагаа дуусгаж байгаа юм уу? Өөрийгөө хамгаалж байгаа юм уу? Үнэхээр харахыг хүсэхгүй болоо блоклцсон юм уу? Байгаад хахад хэцүү байсан юм уу хараад. Би энийг бол задлан л та гэж. Нэгт нь 2-3 дахин гэж. Нэгт нь л гэсэн бахгаа гэж. Яг ингээ хамгийн тод байгаа блоклсон түүх гэх юм бол би яг тэр хүнийг харахаар амар өвдөд исэн. Тэр хүнтэй харилцаатай байх нь намайг амар өвдгөөд исэн ч юм уу. Тухайн үедээ бол яг ингээ дуусгаж гин гэж бодвол блоклсон. Тэгээ гаргасан эргээгээд би блоклуулсан. Ямар жилийн дараа блокнд байж агаад гараад тэгээд блоклуулчихваа. 2 жил блокондоо байлгаж агаад тэгээд блокноосоо гаргасан юм. Тэгээд саяхан харсан чинь блоклчихсан байсан. Ямар амар хэрэг. Найз зүгээр блокоо гарахыг хүлээжсэн юм шүү. Ямар тэнийг 2 жил хүлээж тийм амар шалчрын чи хэр тууштай вэ гэж. Гарангуут нь би блоклон доо гэх. Өшөөг авалт явагдсан бай. Нямка нөгөө нэг уурчлаас гуймаар санагдаа блокносоо гаргасан гэдгийгсэн шүү дээ. Би болохоор нөгөө нэг тэр хүнийг гих өвдөлт нь ингээ багсаад тэгээд нэгэн цагт ингээ би юуныхаа хамаг бүтэх учир нь байсан юм чин.
блогноосоо гаргаад би энийг ингээд яаж ийж ин гэдгийг сошиалаар ингээ хараад байж хаад юу нь буруу авах вэ гэж удаад блоглсон чинь манай тэр маань харин өөр адын бодол агуулсан байж. За их мад түүл байд юм. Үгүй Байхгүй. яга блог. Харин X-ээ бол блог. Нэг удаа блоглчихсан. Тэгээд тухайн үед ингээ хол ээж тараад тэгээд би хэлэх юмнуудаа бүгдийг сайхан хэлээд бичээл. Тэгэл энэ үнээс надад одоо ямар ч хариу хэрэггүй. Би юу ч сонсморгүй байна. Ингээл дуусаа. Тэгвэл яга блогноосоо гаргацсан. Мэдгүй. Санахгүй байна. Бас яг тэгэл даваа шиг юм болоо. Ингээл тэр хүнийг харахаар одоо ямар ч сэтгэл хөдлөхгүй юуж бодохдохгүй тэгэл зөвхөн хаяа сошиалаар сайн явааг нэрээ харж л байдгүй гэж бодлоо. Тэгэл гаргацсан байна. Блогонд байсан гэхээр тэгвэл мартчих юм шүү. Энийг үнийг ингээ блогноосоо гарган ч гэдгээ мартцсан, блогонд байгаа гэдгийг ч мартцсан. Харин тийм. Тэнгүүд бүр эргээгээ санаад буцаа гаргасан байх. Уучлж ийн гэсэн үг үү? Тийм л. Гэтэ нөгөө нэг зарим нэг тийм хүмүүс идэв штэ яг Нимкагийн хэлдгээр бүр хаанч байна юу иж нь огт хамаагүй гэж боддог хүн байвал миний хүн бол миний хүмүүс Манай хүн гэж. манай X бол яг хоо миний дотор ингээд тодорхой хэмжээний том орон зай үлдээсэн байсан эргэж дурсах хэмжээний надад урсамж үлдээсэн хүн байсан болохоор гаргасан. Тэгсэн чинь нөгөө нэг сошиалор тэгээ яваад идэв штэ та хоёр яг жинхэнэ ихнэр нөхөр би эндээ үнэхээр хайртай хосууд бол ингээд блог гаргах гэдэг ийм харилцаа юм байгаад идэв штэ. Тийм харилцаа байж үзсэн үү? Миний өмнөх харилцаа тийм байсан гэх юм уу? Гэхдээ би өөрөө блоглуулж байгаагүй л дээ. Гэлс блоглол өөрөө блогоо гаргаад тийм байдаг байсан. Тийм би асуулт өстой жил згсгэнсэн шүү дээ. Би бараг 365 удаа блоглсон байна. Тэгээл гаргацдаг. Гэтэл нөгөө нэг блог гэдэг чинь бас харилцааг бүр мөсөн тасалж байгаа нэг шийдэл биш юм шүү. Түр зүрийн давсарлага гэж үү? Түр зургийн завсарлага байж болно. Тэгмэлээ дээрээс нөгөө нэг ганцхан ингээ холбоосоор блоглох юм бол түр зургийн завсарлага гэж би бол ойлгоно заяо. Ганцхан намайг инстаграмаар ингээ блоглосноо бусад ингээ холбоосуудаа онгорхой байлгах юм бол за жоохон ингээ надаар гуйлах гээд байгаа юм байна. Жоохон эрхлэх гээд байгаа юм байна ч юм уу тэгж ойлгоод харин бүх юмар блоглох юм бол за би талд орё доо гэж. Хүн хүнээсээ хамаардаг юм болов би яг нэг блог гэх юм бол бүх юмар нь блог хийгээд ер нь ингээд яг харилцааг дуусгаж байгаа тэр хүнийг огт харахыг хүсэхгүй байгаа холбоо ч юм уу тайлбар ямар нэгэн юм авахыг ерөөс хүсэхгүй байгаа тохиолдолд бүх юмар нь л блог гэдэг. Эрхэлсэн тохиолдолд бол яг жинхнээсээ л эрхэлдэг. Тийм үү. Тэгвэл амьдрал дээр блог хийж болт юм уу? Зүгээр Instagram, Facebook-оор блог хийж болт юм болов уу? Тэр хүнтэйгээ би уулзах уу дахиж эсвэл уулзахгүй юу? Ийм уулзах надад шаардлага байгаа юу? Аль нь ингээд одоо ийм нэг хоёр үнцгтэй байл та. Ингээд ажил дээр ч юм уу ингээд өдөр болгон ингээд таардаг хүн байж болно шүү дээ. Тийм хүнээ ингээд амьдрал дээр блоглож болох юм уу? Аль эсвэл бас нэг үнцг нь болохоор ингээд огт таардаггүй ингээд блог хийх юм бол харилцаа дуусах тийм харилцаа байдаг шүү дээ. Тийм шаардлага байхгүй. Шаардлага байхгүй тийм харилцааг яах юм? Би ихтэй романтик харилцаа биш заяо. Ажил дээрээ би нэг хүний блог гэсэн заяо. Тэр үнтэйгээ би өдөр болгон таардаг заяо. Өдөр болгон ажил ярих шаардлага гардаг заяо. Тэгэнгүүтлээ би яаж блог гэсэн бэ гэхээр зүгээр ингээ биеийн хилэмж байгаа байдлаараа блоглсон гэх юм уу? Тэр хүний нүд рүү ихцэлж харахгүй би тэр хүнээс дайлтчаад байгаадаа биш би тэр хүнийг хармаарг байгаа учраас үнэхээр нүд рүү ихцэлж харах бол ингээд амар жоохон хүүтэн маягаар ч юм уу хараад яасан юу эрэхтэй хиний кайсын ч юм уу зүгээр тгээ харцчдаг. Тэгэнгүүт ингээд өөртөө айгүй амар болчт юм байна. Ийм шалтар болдор юмд ингээл тэгээд байхгүй угаасаа юм нэг юм хүүтэн хүндээ ч юм уу гэж бодоод ингээд бүр шаардлагатай тохиолдолд надтай ингээд нүүр тулах ч юм уу ярилцах тийм нөхцөлийг бүрдүүлт юм байна цаад хүнээс нь бас. Их магийн үед. Би ажлын байран дээр ч юм уу ингээ байн харилцдаг хүнтэйгээ яг тийж блоглож үзээгүй юм байна уу? Сургууль мургуул дээр ч юм уу байнга таардаг хүн ингэж блоглож байгаагүй юу? За жишээ авъя. За Чи надаа ингээ амар дургуйлцсан заяа. Өмнө нь хоёлаа зүгээр харцдаг байсан шүү дээ. Тэгээ чи надтай ингээд
харьцмааргүй байгаа. Тэгсэн мөрчлөөс хоёулаа ингээд нэг газар ажиллаж байгаа. Ингээд амар ойрхон ширээ мөрөнд сууж байгаа харьцах шаардлага гарна шүү дээ. Тэнгүүд чи намайг яаж блоклох юм? Тэхгүй шүү дээ найз. Энд чи ажлын уур амьсгал гэж бас байна шүү. Яаж хийж байгаа л энийг л гайгүй харцах гэж байна. Бүргчнээ дургу үржсэн чи. Тэгээд ер нь бол ингээл сая даялах. Тэгэл аль болох хөвчөө зүгээд гарцахгүй байх гэж оролдох гэсэн. Үнэхээр ингээ ярих шаардлага гараад ажил хэргийн юм ярих гэдэг чи би өдөөс нь ухаарад. Найз ажлыг бол ярина. Одоо жишээлбэл миний үнцэг гэх юм бол би ингээ ажиллаа ярьдаг гэж байгаа шүү дээ. Тэр хүн надтай ингээ шалдар болдор хэрэгтэй эрэггүй юм нэг яриад идэггүй гэж байгаа шүү дээ. Ажлаа бол ярина. Гэхдээ яаж тэр хүнийг ажлаас бусад зүйлээр блоклох юм? Нөгөө нэг дилсүүл ингээл өмнө ярих гад идэг гэсэн одоо ингээл даваагийн маазраг ингээл яриулахгүй ингээд хүлээж авахгүй бай гэвэл чи ямар биеийн хилэмж гарах вэ? Тэгэл чи өөрөөс гараад явах юм шүү. Би чамайг дагаал яриад байна. Йоо явах. Маа найзлаа. Тэгсэн байхгүй юу гэж тэгснэ өөрөө савч унжуунаа л. Яа чи найз нар нэр үнэхээр гүрэн шүү тэгэл. Сонсоод тийм үү дургу байсан гэсэн би чинь тэгэл явах л. Нэг их хариу өөрөө хариулт үзүүлэхгүй өөрийнхөө юмыг бол ярихгүй. Гэтэ одоо энэ хүнд ярих хэрэгцээ байгаа юм бэ? Одоо сонсоод үгүй дөө. Гэлээ. Тэгж л бодох бах та. Нямка миний хувьд би бол яг ингээд хамт ажиллаж исэн үнэ Facebook дээр блоклоод тэгээ ажил дээр бол ингээ өдөр болгон таарж байгаа штэ. Тэгээд бас л яг даваа шиг биеийн үлэмжээрээ блог хийжсэн гэх юм уу? Ажлаас өөр юм ярихгүй, амар хүүтэй хүндээ харилцаатай өмнө байдаг шиг ингээд шалнал байхгүй байсан. Ингээд тэр хүн өөрийнхөө юм нөгөө нэг цензур ханыг босгосон гэх юм уу? Тэгэхгүй бол би ерөөсөө тийм гэж бодог байхад чатаар хувийн юм ингээд орж иргээд идэх тийм болоод дийсэн болохоор тэгжээсэн. Амьдрал дээрээ блог хийж болдсон байлээ шүү. Тэгвэл одоо ингээ хөндлөнгийн өнцгөөс гурлаа харъя л да. Ажлын газар нэг хоёр хөөрхөн хос байжээ. Салжээ. Хин ажилласаа гараагүй. Тэр хоёр чинь ингээ салж гинэ гэдэг чинь за яг хувь хүний онцлогоос шалтгаалах баг. Гэхдээ тэр хоёр ингээ бие бинийгээ блоклчихсан заяо. Тэгвэл тэрэн дээр та хоёр ямар хариулт гаргах вэ? Айгүй хэцүү болчт юм аа. Нөгөө миний өмнө нь ажиллаж исэн салбар дээр ингээд хоёр хос байдаг зөө бүр ихнэр нөхөр хоёр. Тэгээ тэр хоёр ингээд заримдаа хэрэлдээд ирдэг өглөө. Тэгээд ингээд ихнэр нь блок хийсэн шүү дээ. Намайг ингэж дургу үргээд гэл ингээд адилхан эмхтэн болохоор надад ярьж байгаа штэ. Тэгээ тэгэнгүүт ингээд ажлын уур амьсгал бүр ингээд яг тэр хоёрын харилцаанд таарад ингээд чив чимэг болчдөг. Амар хэцүү хүндээ ингээ хоорондоо юм ярих хэцүү, ярихгүй байх хэцүү. Юу гэж хэлмээр юм бэ? Ямар ч байсан уур амьсгал, ажлын уур амьсгал тэр чигээрээ бүр яг тэр хоёрын уур амьсгалд ингээд багтчихдаг. Тэгдэг. Ялцчихгүй тэгдэм билээ шүү. Надад нэг юм жишээ нь манай ангид тийм хоёр хос идэв гэсэн баггүй юу? Бүр ингээ байнгын наалтастай заяа. Тэгэнгүүт Японд болохоор ийм нэрнийхаа дарааллаар дандаа ингэж баг болоод хамт суугаад ингээ явдаг. Тэнгүүд тэр хоёрын нэр нь яж дараалцсан заяа. Тэнгүүд хамт суун. Бүх юм дээр нэг баг болно. Тэгэж явж байгаад үргэж чаа нөгөө чи салва. Тэгээд гисэн чинь дараагийн үед тэгэл тухайн үедээ ингээл хамгийн сүүлийн гадаад нэртэй хүмүүс чинь хамгийн сүүл суудаг байхгүй. Тэнгүүд нөгөө охин нэрэл миний хажуудыг сууж муугаал. Тэгэл ингээл байраас л цухтаалсан. Тэгээд дараа үйлэл ороод ирсэн чинь бүх юмны багийн уйлалт ингээ яг тэр хоёр ингээ зааглагдаад ингээ зөрчсөн байдаг байхгүй юу? Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь багш нарт хэлсэн гинэ бүр. Бид хоёр бүр ингээ салчихсан. Тийм болохоор ингээ бид хоёрыг битгий туршилт муршилтын баг дээр нэг баг болгоорой ингээ бүгд нь хэлсэн. Тэгээ бүгднийг зүрхэлсэн. Суудлын бүртэл зүрхэлсэн. Амар зөө. Тэгсэн чинь бас нэг маань найз гэж ярьдаг байхгүй ингээ рострын ажил хийдэг. Тэгсэн чинь тэнд нэг хамт ажилладаг ойдлогчлээ цаанд ажилладаг хоёр ингээ үргэсэн юм байл та. Тэнгүүд л рострыг нийлүүлчих чам гинэ. 14 яваа ингээ хамт ирдэг. Салчмууд л буцаа зүрлээд очив. Хэцүү юм тий. Харин тэнгүүд би бол ингээ хамт ажиллаж байгаа хүмүүс хэрвээ ингээ найзууд хоорондоо үргэж байгаа ингээ жоохон муудалцал уур амьсгал сонирн болох юм бол тэгэл үгүй яаж чаддаг жоохон хэцүү байдаг байна. Ер нь тий. Хэрвээ тэгээ дээдлийн албан тушаалтай ч юм уу
хүн байвал тэгэл аль болох тэр хоёулангийн ажлын талбай дээр үлдээхгүй ч юм уу тийм хүн бодвол бодгол ах та тий. Бас хэцүү л давхар толгой ажиллана наачих юм шиг. Ажиллаа бодох хажуугаар нэг хад сэрэн зүгэн бодож та хоёр одоо бас хамт явахгүй юу одоо тэгээд Тэгээд эхнэр нөхөр хоёр энэ гэхээр бүр амар хэцүү байгаад өглөө хэрэлдэжээ. Тэгээд тэр хоёр ингээд салахгүй гэхдээ ингээд муудалцсан хоорондоо дуурахгүй. Тэнгүүт ингээд ажил дээрээ ингээд бид нар чи салбар дээрээ дөрвөлхнээ суудаг гэсэн тэр үед. Тэгээд ингээд хоёр нь эхнэр нөхөр муудалцчихгоот ингээд үлдсэн хоёр нь яг яах хэвтэй юм тэгээд нөгөө хоёроо хоёр талд очиод аргадах хэвтэй юм уу. Ингээд аль болох ингээд харилцааг нь хооронд ингээд гайгүй болох гээд ингээд яриа өдөөд ингээд өнгөж юусаа авчлаасан ямар ч реакшн байхгүй. Яг тийм хүмүүс цухтаадаг. Тэгэл ер нь дуургүй. Тэгэл чимээгүй л хараа сууж идэг. Хизээ эвлэрх юм бол доо гэх юм. нөө ээж аав уурлахаар нэг ингээ бүгнөө суудаг шиг тийм. За тийм байдалд ордог доо. За бүр таарах ямар ч шалтгаан байхгүй. Ажил амьдрал бүх юмаа салгацсан тийм хүний амьдрал дээр яаж блоклох юм? Чиний ажлын газрыг ч мэддэг, чиний гэрээ ч мэддэг ч юм уу тий. Ажил тарах цагаар ингээл гадаа ч зогсож идэг уйлцээ л та. Хоёлаа ингээ жоохон ярилцъя л та ч юм уу. Тийм юмнуудыг мэдх юм уу тий? Чиний X тийм үйл гарах байхгүй юу? Чам дээр. Тэгмлээ тэр үнтэй ингээ заавалчгүй уйлзаад байх, уучраад байх ямар ч шаардлага шалтгаан байхгүй, ярилцах шалтгаан байхгүй. Тиймэрхүү тохиолдолд яаж блоклох вэ? Амьдрал дээр бодит блок гэх гэдэг нь. Маа нэг X тэгжсэн блоклог салцсан чинь саяны блоклистнээс буцаа гаргасан хүн юм байна шүү дээ. Блоклоо салцсан чинь манай гэрийг мэддэгсэн. Тэгээ гэрийн гадаа ирээд дуудаад шөнөөрөө намайг оруулахгүй гадаа тааралдаад. Тэгээд араас дааж ирээд тэгээ гэрлөө оруулахгүй хашаад аюу хэцүү байдаг байсан. Гэтэ яг тэгээд тухайн үед ойлголцоод ерөөсө хоёлаа ийм болохоор бүтээгүй гэдэг ч юм уу те яг ингээ ярилцаж ойлголцоод тэгээд яг ярилцаад үзэхэд бол ухаантай хүмүүс нь тэгээд ойлгоод юу юм бол байсан. Тэгээд ярилцаад ойлгодоггүй гэхдээ хүн байна. Тийм хүмүүс бол тэгээд цухтах юм байна. Бүх юмас илүү цухтах. Харин тийм. Тэр чинь бол бүр ингээд токсик хүн байгаа шүү дээ. Тийм. Араас нь бүр ингээд чавцлаад ажлын байр ингээд мэддэг. Тэгэх юм бол тэгээд өстө цагдаа дуудаж шүүлдэг байдаг. Мэдгүй. Эхний ээлжинд хэрэг боломжтой бол ажил гэрээ солих гэж үзэх юм байна тийм. Хэрэг үнэхээр ажил гэрээ солих боломжгүй ажилласаа гарах бодол байхгүй ч юм уу. Тиймэрхүү байх юм бол би юу яах юм шиг байна. Байнгын нэг хүмүүнтэй гарч мардаг ч юм уу тий. Аль болох олуулаа гарч марахыг хичээдэг ч юм уу. Тэгээд ажлын газрынхаа хүний машинтай агтаад харьдаг мэрдэг ч юм уу тий. Ах та намайг оруулаад өгчүүшдэг юм. Нөгөө чи хардаа зодоод нь тийм болов уу? Би бол зүгээр л найдвартайгаар нь зүгээр цагдаа л дуух гэж бодож байна. Эхлээд чавцтай давлыг харилцаад үз. Ингээд болохгүй юм ч юм уу тий. Хоёлаа ийм болоо. Битгий одоо намайг ингээд ээрэдвэ. Гэт ярилцж үзээ. Тэгээ ойлгохгүй шүү дээ. Хэцүү юм аа ёо. Цагдаа дуудана гэснээс гэж нас. Йоо одоо хүн хаалцуулах гэдэг ямар хэцүү вэ? Хүмүүс зам биш үү бэ гэж. Манай нэг X ингээд бит хоёр хамт амьдардаг байсан байхгүй юу? Тэгээ бит хоёр ингээд маргалдаад тэгээ би гэрээсээ явахаар болоод шүн ингээд гэрээсээ гараад надаа ингээд очих газар байхгүй болохоор би ажил дээрээ ирж хондог байхгүй юу? Тэгээд нөгөө хүн чинь намайг угаасаа л ажил дээрээ хонно гэдгийг мэдээд ингээд шөнийн 2 цаг март ингээд бүр ажлын хаалга маалга ингээд бүр нураач гад нүдээд заяа. Тэгээ бараг цаг маг нүдснүү яасан тодорхой хугацааг нь яг сайн санахгүй. Тэгээ сүүлдээ бүр ингээд тог тасарчдаг байхгүй юу? Тэгээ би тог тасарчлаа даа гэж бодсон чинь манай ажлын бүр ингээд бускатлыг буулгаад тэгээ би бүр аргаа бараад ингээд цагтаа дуудсан чинь цагтаа нэрсэн чинь нөгөө хүн байхгүй заяа. Ингээд цагтаа ярьж байгааг мэдсэн ч юм уу за болиоч гэж бодсон юм. Тэсэн чинь шөнийн 2 цагт би зүгээр ганцаараа сажилтсан цагдаа руу явж мэдүүлэг өгнө гэж. Харин тэгээ би юу хийчихвэ гэж одоо ахаа гомдлохгүйгээ хэлчих хэцүү гомдоод байна гэдээ ах хэцүү. Ер нь л жоохон хэцүү юм байл цагдаа болвол би ч удаа тэгээ гимүү ээж байгаа 2 удаа цагдаа 2 удаа мэдүүлэг өгсөн шүү дээ. 3 хоногийн дараа хамт хөтөлцөн. Мэдүүлэг өгснөө арай ямар олдгоо гэж. Йоо хэцүү юм блий. Өөрийг нь би бол эхлээд сүрдүүлж үзэх юм байна. Яг тиймдээ тулах юм бол. Үнэхээр ингээд дэвэл чи ойлгохгүй бол би цагдаад мэдэгдэнэ. Энд ер нь хүний эрхийг бас ингээд зөрчиж байгаа болчихж байгаа шүү дээ.
Тэгэл бүр үнэхээр ингээд сүрдүүлэхт автахгүй байх юм бол цагдаад хэлнэ хэлнэ. Яа тэгээ хэдэн ч одоо очиод цагдаад мэдүүлэг өгсөн яах. Сүүлийнх дээр нөхтөлчөд орчихгүй. Тиймэрхүү аюултай тий. Ямар сандал тэгэл нөгөө нэг тавьж явуулж чадахгүйгээс болоод үйлцсэн гэмт хэрэгч байна. Харин тий. Нэрээ тиймэрхүү нэг хүн донтоод салж чаддаггүй, тавьж явуулж чаддаггүй гэсэн болоод гарсан гэмт хэрэгүүд бүр арай л амар өндөр байдаг шүү. Тэрийг гэхдээ нөгөө нэг анханасаа тийм алчна гэж чаас боддгүй юм шиг байна тий. Ийм жижиг юмар ингээл эхэлж байгаа л тэр нь бүр ингээл хүндрээл нэг өдөр ингээл тесрээл нэг тийм үйлдэл болчтой юм шиг байна. Санаатай ингээд төлөвлөд хийж байгаа ч хүн байна. Санаандгүйгээр ингээд үлдсэн ч хэрэгүүд бас амар. Гэхдээ ингээд санаад хайралтай хүнээсээ ингээд салж чадахгүй те тэрийг ингээд ална гэж төлөвлөд алж юм хэрэг бас амар. Миний хөшүүл хийж биш. Тэр чинь юм шүү хараа. Намайг бас нэг хүн ална гэсэн шүү. Над талахгүй л ална гэсэн. Гэтэ одоо хүртэл алаагүй л юм. Надаас нөгөө нэг юу вэ? Манай X нөгөө нэг би ерөөсөө X-үүд ингээ блоклж байгаагүй гэсэн шүү дээ. Тэгээ би ингээ хийх юмаа хийчихэл амар чат бичээл тэгээд сүүлийн нэг X-аа гэдэг байхгүй юу? Яа чатныхаа өнгийн солиод эможиг нь лайк болгоод тэгэл авчдаг байхгүй юу? Тэгээд миний араас баг 6 сараараа ингээ юм бичээд заяа залаа байрын юм бичээд эсвэл миний буруу байж бла 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 гэх. Тэгэл би тэр ухаалын мессежүүдийг уншаал кап аваад. Хүртэл аваад гэсэн үг. Үнжигийн сайжруулсан үед юм шүү. Ингээ чи намайг алдсандаа харамсан. Тэр чатнуудыг уншаал. Тэгээ бүр ингээ бахтав ханаа заяа аим сонь. Тэгээд тэр хэмжээний би ингээ шархалцсан байсан юм шиг байна чаавс. Дандаа ингээ би юм бичдэг. Араас нь ингээ гүйцэлдэг, чавцэлдэг тийм байж байгаа. Тэгээд нэг өдөр ингээ хүн чинь тэрнээсээ шантрын штэ бас. Тэгээд болохоор шийдээд байсан чинь тэр хүн ингээ араас гүйцэлж байгаа байхгүй юу? Тэгээд юу аюу тухайн үед тэгээд сэтгэл ханаад тэгээд. Гэтэ би одоо л блоклоогүй. Сүүл бас нэг 2 жил юм юм уу? Надруусныг задлсан байсан. Би надад бас ингээд хайрлаад блоклж чадаагүй хүн гэж байдаг. Тэр хүн угаасаа аим хитрхи зөөлөн, хитрхи юм хүн. Энийг тэр ингээд хитрхи зөөлөн байдгийг нь би мэддэг. Надад тэр зан чанар нь бүр амар юм таалагддаг. Тийм болохоор ингээд хайрлаад блоклж чадаагүй хүн гэж байдаг. Би гэхдээ тийм байх тусам блоклох. Яагаад? Үгүй яах вэ ингээд амар зөөлхөн амар сайн гэж байгаа шүү дээ. Тэгээ би ингээ өөр харилцаанд ороод ч юм ингээд хүнтэй үерхэд явчлаа. Тэнгүү тэр хүнд ингээ худлаа ихтгэл найдвар төрүүлэх гэдэг шүү дээ бас. Тийм болохоор юм ингээ блоклоод би мөөхөө Bad girl чад надаас илүү олтноо. намайг марта сарна гэж. Тэгээд би бол баг ингээ хайрласандаа надаас өөр өлттэй юм болоосэй гэж бодоод тэгээд юу блоклох. Амьдралаас бүр гарах. Ийм бисэн. Дараагийн харилцаа эхлэхээс өмнө угаасаа ингээд битэрийн ингээд нэг харилцаа дуусаад нэлээд хүүхэн бас удацсан байсан юм аа. Тэгээд би дараагийнхаа харилцаанд орж байгаа. Тэгээд ер нь ингээд надад хамааралгүй л болсон. Ингээд хоёлаа хоёр чишгээ явцсан гэж бодож байгаа байхгүй юу. Тэгсээр нэ би тэр үнийг хайрлаад блоклж чадаагүй. Надад угаасаа хийсэн буруу юм байхгүй болохоор тэгээд ингээд блоклохоос ч хайрын санагдаад блоклоогүй гэх юм уу? Чи ихтэй ингээд буцаж тэр хүн рүү бичиж мичмэж ч юм уу санагдсан уу? Үгүй. Зүгээр ингээд яг над руу хав бүр ингээд заавал 4 жил болоход над руу 2-3 удаа чат бичиж 1 удаа или 2 удаа залгасан байсан. Гэхдээ тэрийг нь хараад багийн дотроо би баярлсан баха. Дотроо баярлсан баха. Энэ хүн одоо хүртэл намайг мартаагүй байгаа юм байна. Энэ хүнд би хэрэгтэй байгаа юм бах та гэж утсан. Гэхдээ тэр хүн лөө бичиж эргээд очие гэдэг сэтлэл төрөөгүй. Би бас блоклох хаа. Гэтэ инхмагийнхаас арай өөр үнцэг юм байна зэ. Амар юм сайн зөөлхөн хүн ингээ байсан гэдэг жагаан штэ. Тэнгүүт ингээ хэцүү цаг үедээ ч юм уу ингээ сулраад тэр хүнийг ингээ санаад биччих юм шиг жоохон тавтаргуудчих юм шиг. Эсвэл ингээ хүн чинь
амар юм гоё хүндээ баяр гуны бүх юм хэлмээр идэв шүү дээ. Баяртай мөрчлөх болдвол би ингэсэн шүү дээ мундаг агааз ч юм уу. Тэгээ бичмээр ч юм шиг санагдах болохоор айлуулах блоглоод өөрийгөө барих арга хэмжээ авах. Нэст нь бол нэг тиймэрхүү сэтэл төрж байгаагүй шүү дээ. Ямар ч гэсэн ийм хүн байдаг гэдгийг мэддэг. Тэгэл тэр хүнд би хэрэгцээтэй ч юм уу ямар нэгэн шалтгаанаар намайг мартаагүй байгаа гэдгийг харсаар ижиж ингээд би одоогийн харилцаанд байгаа учраас тэр хүн лөө бичих ийм сэтэл төрөөгүй баха. Тэр төрөг баха. Нээзүүд. Согтуудаа блокоо гаргаж ирсэн үү? Блокоо гаргаснаа баах юм бич нүчээ хийцэн. Тэгж үзээгүй. Гэтэ тэгж яах боддог байсан шүү дээ. Бэм биш. Яна нэр тийш би бүр энийг таг мартчихсан юм шүү. За юу гэж бичих үү? Уучхаа. Би тэгтээ залгаад бүр ярьчихсан байсан тэгээ блокноос гарахад. Тэгээ маргааш ингээд юу ярьснаа санахгүй байгаа шүү. Тэгээ би ингээд дүүдийг хэлчихсэн зөө. Хүй би шинэ блоко гаргаад ингээд бичиж ярьчихжээ гэд. Байна уу, завтай байна уу гэж бичсэн чинь байна, завтай байна гэсэн чинь залгцсан бохоггүй юу. Тэгээд ингээд цаг гараа ярьсан. Юу ярьснаа мэдэхгүй би. Ингээд одоо ингээд ботход ингээд хальт дараа нь ботход блокносоо гаргаж ийснэ ингээд санаж байгаа юм зөө. Тэгээд тэгснэ ямар ч ингээд чат бичижсэн санаж байгаа, залгаад ярьжсэн санаж байгаа. Тэгээ яг ярьсан юмаа санахгүй хизээ тацалснаа мэдэхгүй, хизээ унтснаа мэдэхгүй. Тэгжсэн. Яа мэдгүй. За тэр яриа ерөөсө тэндээ үлдгээ. Тэгээд тэрний дараа юу болсон? Тэгээд өглөө нь блоклох гэсэн чинь блоклож болохгүйсэн. 24 цаг гэдэг. Тэгээд цаг нь гүзэнгүү тэгвүлээ блок. Тэгээ тэр 24 цагийн орд нөгөө залгаж юм бичсэн юм уу? Бичээгүй хаа. Сайн санахгүй байгаа юм. Агсан тавьсан юм шүү. Харин тий. Хэрвээ ингээд буцаад нийлээ ч юм уу тий гоё сайхан юм ярьсан бол баг нөгөө залууч нь өглөө нь юу бичин зү тий. Тэгэхээр нээз ер нь л агсарч. Би Тэр өөдтэй юм бол яриаггүй. Тэр хүндээ тэгтээ би тийм амар зүгээр надад нэр агсан тавих хэрэгтэйсэн болов уу? Магадгүй тий. Ийм сүртэй харилцаатай байгаагүй нэг юм бодоогүй байж байгаад өөрөө тэр харилцаанаас гараад ингээ блок хийсэн мөртлөө өөрөө блоко гарангуудаа зарлахсан байгаа байхгүй юу? Ерөөсө тэр хүн лөө ингээ мэдгүй өөр ингээ блоко гаргаад үнэхээр ингээ санаж ийм сэтгэл дотор байсан юмаа гаргая гэсэн бол надад гаргахаар өөр хүмүүс байгаа штэ харилцаатай байсан ингээ өөрчлөлийн төвшөнд орох гэжсэн ч юм уу. Тэгээд тэгж яхад зүгээр л нэг гэд наазах юм зүгээр хамгийн түрүүнд нүдэнд буусан үнэн нэсэн болоо да. Би ингээд өмнө нь хамт амьдарч исэн X-ээ утасныхан дугаарын зүгээр ингээд блокоос нь гаргаад оройн нэг жоохон ууцсан байж байгаа. Би гэхдээ тийм тасарч масарчлаа уугаагүй заяа. Зүгээр ингээд уусандаа жоохон зэрэг орсон юм шиг байгаа. Тэгээд тэр залуу руу ингээд залгаад 30 минут ингээд юу ч ярихгүй үйлжсэн. Тэгээд нөгөөх чинь ингээд яасан бэ яриараа зүгээр өмгөөрөө гэдгсний сүүлдээ нөгөөх чинь ингээд уйлаад тэгээд бид хоёр хамт амьдардаг байсан байхгүй юу. Тэгээд хоёулынгийнх нь ингээ хамт амьдардаг байсан гэрт би одоо хүртэл ингээ чамайг хүлээгээ байж байгаа. Чи эзэн нэгэн цагт ингээ ороод ирэх юм шиг санагдаа би энэ гэрийг ерөөсөө орхиж чадахгүй ингээд. Тэгээд ингээ хажуу өрөөнд ингээ хүмүүс байгаа байхгүй юу. Би тэгээ өрөөндөө ороод ингээ хаалгаа ячаад нөгөө хүмүүстэй сонсогдуулахгүй гээд ингээ баг ингээ хамаад ярьж байгаад ингээ баг 30 минут болчихсон. Тэгэл буцаагаал блоклчихсон. Тэгээд юу яатсан юм бэ? Блоклохгүй орхиод тэгсэн чинь шөнө нь ингээд бахан юм бичсэн байсан. Чи зүгээр үү яаж ийж ийн ингээд би ерөөсөө өнгөрсөн цаг хугацаанд юу ч ойлгоогүй ингээд явж гээд тэгэж бичсэн байсан. Гэхдээ тэр хугацаа нь бол салснаас бит хоёр ойрхон байсан юм. Одоо тийм үйлдэл би угаасаа хийхгүй, хизээч хийхгүй гэж боддог. Салснаас нэг 2 сарын дараа мараа ч юм уу. Тэгээд тэр хүнээс тийм чад ирэнгүүт найз баярлсан уу? Дахиж үйлсэн шүү. Дахиж үйлсэн үү? Тийм шүү дээ. Дахиад баахан ингээд өрөөндөө ганцаараа ингээд үйлж ийсэн аа. Юу ч болоогүй юм шиг гарч ирж байна. Би ч яасан муухай юм. Би бол тэгээ буцаад уйлж мүйснийхаа дараа тийм чад ирсэн байх юм бол болж юм уу? Одоо л ойлгож байгаа. Тэгж бодох. Салсныхаа дараа ингээд амар шаналаад үйлжсэн тохиолдол нэг мад тэгвэл байдаг юм байна тий. Байгаа шүү дээ. Уйлж мөлөөд бол ганцаараа ингээд балаа болтлоо уйлж шүү дээ. Залгаж юусоо хилтүүлэхгүй гэхгүй. Нэг харилцаа дууссан рүүгээ тэгээд буцаагаа залгаад уйлаад ийм байсан тийм байсан.
чи юу нь ярихгүй. Ярьж байгаагүй. Тэгснээс ч өрөөндөө бол ганцаараа номшигтай байлаа шүү дээ. Өөлж мөл маргааш давхраг болцсон. Би яг ингээд одоо л хамтлаа үйлчий тэгээ дахиад үйлэхгүй гэж яг дотроо бодоод яг л нэг л удаа үйлдэг хэрвээ үйлмэр санагдах юм бол тэгээд ингээ маргааш нь би ингээд үйлчиж магадгүй юм шиг ингээд хэсвэр алдчихж магадгүй юм шиг санагдаад байвал нүрээ амар боддог. Энэ хүний араас ч юм уу энэ хүний төлөө ингээд урсах нулимс тийм амар үнцэнтэй биш хэрэггүй. Тэрний оронд миний нүүрний будаг арай үнэтэй. Нөгөө нэг шимжэнгөө уйлж хонлоо. Уйлж хонохдоо нэг л юм бодлоо. Энэ муу хитэн сурмуулсан бити юмчаа гэж бодлоо. Би тэгшгүй юм болсон юм шүү. Үнэ. Тэгжил өөрийгөө тайтаар болд шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэ одоо ингээд гурлаа дандаа ингээд хүний гостинг хийсэн талаасаа яриад штэ блоглоод одоо ингээд блог хийлгүүлсэн талаасаа ярий заяа. Блог хийлгүүлжсэн түүх байна уу? Харин түрүү хийлгүүлсэн шүү дээ. А тий. 2 жилийн дараа өшөө авт үнж юм уу хайш. Одоо та сэтгэлдлээсээ хуваалцаач. Ямар санагдсан бэ яг тэрийг мэдээд? Би нөгөө нэг гэсэндээ эдгрээ тэр хүнийг гаргасан гэж тэгсэн шүү дээ. Тэгээ тэр хүн намайг блоклцсон байхад нь надаа ерөөсөө нэг тийм хүнд мөн дээр тусаагүй заяа. Ивэдээ энийг юмтаа одоо эдгээгүй яваа юм биш үсттэй. Намайг харахаар ингээд хүндүрлээд байгаа юм бах та гэж одоо жоохон ивэдээ л гэж утсан. Стил өвдөлт хийвэрээ. Тий. Яа одоо миний хөшин болчихж дээ гэж л бодсон. Одоо уучлцгаа хөө. Эсвэл нөгөө өнцгөөс нь одоо миний нөгөө нэг хамгийн сүүлд харилцаатай байсан хүн одоо их нэртэй болсон байхгүй юу? Тэгэхээр эхнэр нь болохоор бит хоёрыг ингээд хамт амьдарч исэн энийг тэрийг мэддгийн. Тэгмээ эхнэрт нь бас тухгүй мохгүй байж гутлаа эхнэр нь блоклцсон ч юм болов уу гэж бас бодсон. Үгүй хамгийн аимшигтай тэр эхнэр нь бүр миний стори байнгын үзэстэй. Ямар дараа. Тэгчихсэн би стори чавч. Тийм шүү дээ. Бүр сах цэвцээ харин тийм. Сайн уу нэзээ. Нэз өнөөдөр нэг юм авлаа limited edition. Надад зогч юу гэх. Хялуулцах тусам гялуулсан гэдэг байна. Надаас нэрээ. Манай нэг үерх гэж байсан хүн үгүй үерх гэж ч дөө. Миний араас нэг гүдэг байсан хүн заяа. Тэгээ найз охинтой байж байгаад тэгээ найз охинтой шууд садлангуутлаа. Хоёул үерх юм үерхий болоод явсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрний дээр өмнөх найз охин нэг өдөр орсон чинь миний Facebook бүх зургийг лайклсан. Яа ингэсэн. Би чамайг харж байгаа шүү. Та хоёр хамт авсан зураг байвал би шууд тий. Бараг тэгээд лайк шүү. Тэг бүр амар. Тэгээ би тэрийг ихтэй ингээд нэг юм бодоогүй. За ингээ өөрийнхөө Facebook-ийг надад оруулж байгаа юм байлгүй дээ. Миний Facebook-ыг харж үзлээ. Битүү X тэг авах зураг шүү. Тэгэл би тийм хоёр стил хамт байгаа шүү гэдэг юм шүү. Дохио өгöd юм тий. Тэгэнгүүт сторийн дээр нь ч тэр ингээд про дээр нь ч тэр ингээд дандаа ингээд хад ахуулсан зургийн постууд ингээд байгаа байхгүй юу. Тэнгүүт л за намайг одоо хар гэсэн юм байлгүй дээ гэж одоо нэг харчаал тэгэл өнгөрсөн шүү. Би ерөн юу юм уу да. Зүгээр ингээд ирүүл байхтаа ч гэж. Ирүүл байхтаа өөрийгөө амар юм контролдох гэж үздэг ч юм уу, илүү дутуу үйл хийхгүй байх гэж ингэж амар үздэг. Тэгмээ жоох юм алкогол хэрэглэчихээрээ би жоох ингэ сулах гад гэдэг байхгүй юу. Тэгмээ тэр үедээ нэг юм X рүүгээ жоохон ярьчих гад, биччих гээд тэгээд идэг. Гэхдээ надад намайг ч сулруулсан нэг л хүн байсан л та. Тэр хүн рүүгээ би ингээд 2-3 удаа ууж мүцэн байхдаа хамгийн ихнийх нь тэгээд уйлж байгаа юм. Тэгээд мессеж бичиж бас тэгсэн. Алкогол уух тусмаа нөгөө ингээ өөргөө бариад идэг хүмүүс идэг шүү дээ. Би болохоор яа гэм болоо. Надад зүрх тийм эргэлзээ байдаг юм биш үү? Яг шин зүрх гаргаад бүх юмар нь блоклдог болохоор тэр одоо нэг аксан тавих хэрэгцээг нэг удаа хангасвал биш үү? Тэр чинь ямар ч эргээ нийлж билсэн байгаа шүү дээ. Зүгээр л аксан тавьсан байхгүй тухай. Тэр чинь бол гэхдээ X байгаагүй зүгээр ингээ харилцаа явьж байгаа. Үнээр инста дээр би нэг хүн блоклоо. Яг манай X-тэй би мартсан биш хүн блоклох өндөр гэсэн чинь. Тэгсэн чинь инстагаар анх удаа нэг X блоклж үзлээ. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь миний бүр ингээд намайг би бинийг фоллоу хийдүү заяа. Тэгсэн чинь намайг бүр миний байн хийсэн сториг үзье. Тэгээд надад бүр амар дамттай санагдаад тийм блокс.
Тэгсэн чинь ингээ блог хэлцээ X чинь заяа өөр ингээ нууц аккаунт нийсний ингээ улаан цай өөр юм гэдгийг мэдээд авчи story үзэж мүзээд тийм тохиолдолд орж ирсэн үү? Орж ирсэн. Мэдхгүй би X гэж мэдэхгүй. Магадгүй би тэр хүнийг л ах гэж бодсон болохоор албаар нэг гүсгэн аваад ч юм уу тий албаар за хараг ч юм уу тий бод. Гэтэ би тэр хүнийг гэдэг нь мэдсэн юм аа. Тий төрсөн он сар өдрөөрөө нийцсэн байсан байхгүй юу? Чаавас. Хөөхлөө. Тэгснэ ингээд ямар ч зураг мураг байхгүй статик гэдэг ам мэдэгдээд байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө өөрийнх нь он сар өдөр. Тэгээд нэлээ удаа миний стори юмыг үзэж явсан шүү. Тэгээд би ер нь ингээд тоохгүй хайчихсан. Шархалсан зүрх мөрөх гэж нийдэж штэ найз та. Ганцаарцаг хангу магу гэж. Эмох хүн гэж үгүй. Чамд хайртай залуу болоо штэ ёо. Юу каги гэж. Юу төрсөн онсаар. Тэгээ үжид байгаа нэг тийм дарамттай санагдаагүй шиш зайлуулдуу л гэж үзсэн шүү дээ. Яа, надад ч тийм амар дарамттай санагдсан шүү дээ. Нэг баян стори үзээд тэгээд фоллоу хийдэггүй байж. Намаа ингээ баян search хийгээд ороод ингээ хараад байгаа. Намаа тагнаад байгаа маяг гэж. Магадгүй нөгөө харилцаа яаж дүрснээс шалтгаалах юм бэ лөө? Таны харилцаа тэгэж амар бүр дарамттай санагдахаар дуусчихсан. Ер нь бол ингээ баян саалж нийлдэг тийм харилцаатай байж байгаа. Тэгээд нэг удаа нэг бас нэг юм жижиг шалтгаанаас болоод тэр хүн явлаа гэхдээ би за одоо ингээ чир чигээр явах юм бол би тусаж юм яахгүй шүү, зөвшөөрөхгүй шүү гэж хэлээл дуусгасан. Жох юм драм ихтэй бас үйлчлэгтэй байсан юм шүү. Дүн сайн юм катлахаар нэг тийм үйлчлэл байгаагүй юм шүү. Тийм би харилцаагаа дуусгаад ингээ хэдий ямар нэг блог хийгээд ингэж байгаа ч гэсэн зүгээр 50 явуулчихсан байсан. Тийм болохоор надад нэг тийм анхаарал татах хэмжээний байгаагүй хаа. Гэтэ зөвүүн ингээ би ороод стори юм үзсэн чинь private accountтай заа. Энийг нэ гэж. Хинбэ гэж Автанбаатар байна уу? Хаана гэж. Тэгээ ядаж би зүгэрлэл үзэж болж байсан бол би юм ярихгүй шүү. Шодрон бас намайг ашиглаад авсан. Би нэг тийм илүү үзүүлээд монжуулаад авсан. Тэгээ блокс. Тэнгүүд нэг та хоёр тэр хүн дургүй заяа. Тэгсэн мөртлөөсөө ингэж блоклохгүй. Одоо ингээ блоклчвал өөрийгөө нэг их юм бодчиход одорчих үедээ ч юм уу. Чи ингээд намайг хараад байж ч юм уу. Өшөө авалт маягаар уу? Тийм өшөө авалт маягаар өөрийгөө харуулах давтамжтай харуулах. Миний түрүүний хэлсэн гэсэн шүү дээ. Надад байхгүй юм шиг. Гэтэ даа романтик харилцаа биш үү шүү дээ. Тийм хүмүүс л байж л шүү. Зүгээр. Өөрөө нүрэ үдэггүй, гэхдээ блоклохгүй. Блок хийвэл нэрээ их юм бодчихно. Тэгээд манай тэгээ байж гэх байгаа. Зөндөө юм. Надад бас нэг юм байгаа заяа. Гэхдээ юу юм аа? Хүний итгэлийг олно гэдэг амар хэцүү. Тэгээ хүний ингээ итгэлийг нураан гэдэг юм амар хоромхон төдий зүйл байд юм шиг байна. Би тэр үнийг болохоор ингээ бүр багаас нь мэддэг байхгүй юу? Тэгээд өөрөөсөө ингээ мундаг хүн шүү, ингээ мундаг ах шүү гэд ингээд хардаг. Тэгээд бит хоёр нэг жилдээ нэг ч юм уу сайн уу юу байна гэх нэг тиймэрхүү харилцаатай байдаг байсан. Тэгээд саяхан над руу нэг бичиж бит хоёр ингээд юм ярилцаа байжсэн чинь тэр надад худлаа хийсэн гэдгийг би мэдээд тэгээд блоклчвал өөрийгөө хэмнэ бодчих үедээ намайг ингээд ямарч үтэй. За тиймээ тэрэ хэмнэ бодчих үедээ гэж бодоод тэгээд блоклохгүй зүгээр тарчлаад байгаа. Надад бас их тийм юм байна. Тэгээд харьцаж байгаа тэгээд бид хоёр ингээд яг Монгол хол зайнаас болоод болцоо. Тэгээ ингээд юм цаашдын зорилго ингээд нийлэхгүй юм байна гэж болсон баггүй юу? Тэгээ ер нь бол би хаягдчихсан бараг л. Тэгээд би тэгээ блогчгүй ягаачгүй. Тэгсэн чинь дараа нь би ингээд өөр хүнтэй олж молоод
нэг юм надтай үерхэж торт март байгаа нэг стори эзэмсэн шүү дээ. Тэр дээр шин зүрх мөрт гаргаад юм даа. Юу. Тийсэн шүү. Найстай амжилт хүсье. Ёо. Гой сууж гой. Тэгэл дараа нэг миний тийм стори дээр зүрх тааж мараад тэгэл гэдэг. Тэгээ одоо л байжлаа би тэгээд тиймээс чи хараад харамсаа ямаргаа юу авсан гэж. Яг нөгөө харилцаа өөр ингээ ажил хийх юм уу өөр харилцаатай байхад нэг арай өөрөөр болгож эргүүлэх гэж ашиглах гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс бол бас миний юм бол зөндөө байгаа. Тэгээд блоглоогүй ажлын шаардлагаар ч юм уу харилцаж магадгүй. Харилцахгүй байсан байхгүй шүү. Тийм болохоор зүгээр манай байж. Тийм байдаг. Тэгтээс тэгээд огт харьцмаар байгаа ерний ажлын шаардлагаар ингээ заавал харьцахаас аргагүй байдаг хүмүүс байдаг шүү дээ. Ажлын амьдрал ч гэсэн Нөгөө амьдралын блог л явах. харин Анхнаасаа амьдрал дээрээ нөгөө нэг бие илэмж ч юм уу юу бэлээ. Тэрүүгээрээ ингээ блог болчих юм бол тэр хүн чатаар бол авч шгүй л хэрэг болж. тийм баг. Тийм юм уу бэ? Тийм л юм байна. За танай өмнөх игс та хоёрыг ингээ хэлье. Чи тэр хүнийг ингээ блог хийсэн байгаа шүү дээ. Та хоёрын харилцаа ингээ явахгүй байна гэж харсан учраас блог хийсэн байгаа шүү дээ. Чи тэр хүний оронд байсан бол юу юун дээр анхаарах байсан. Одоо чи тэгэхээр тэр хүнээс нэг юм болохгүй зан харсан байгаа шүү дээ. Тэгээд энэ харилцааг ирээд үгээ ингээ харсан байгаа шүү дээ. Тэгээд юугаа тасах юм бэ? Одоо хэлэлтээ нөгөөхтөө. За. Гэх одоо ингэ хэлчихлээ. Ингэ хэлсэн. Би бас эвгүй навшвэсэн. Гэх нөгөө хүмүүс зөвөр хайгах хангачдаг настай. Надаас ийм юм ойлгосон байгаасаа гэж хүсэж байна. Хүнийг хайрлахыг хайрлна гэдэг нь одоо юм нөгөө өөрийнхөө эзэрхийл байлгах биш. Хүнийг ингээд байгаар нь хүлээж авах, хүнийг өөрчлөхгүйгээр хайрлах нь хүнийг хайрлах юм аа. Зүгээр байгаар нь хүлээн зөвшөөрчихөө. Тэнийг. Тийм хүнийг хайр гэвэл нэрээ хүнийг засахгүйгээр байгаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлэх баг. Тэрийг л ойлгоосай гэж хүсэж байна. За нэг маань жишээ дээр. Юу ойлгосон байгаасаа гэдэг талаас уу? Аха. Чи нөгөө нэг блогсон нэг X байгаа шүү дээ. Нэг бодсон байгаа X шүү дээ. Тэр чин чамаас одоо ямар ч сургамж авсан байгаасаа, юу ойлгосон байгаасаа гэж хүсэж байгаа. Манай тэр блог болчоод араас нь блогийн гаргаад тэгээ дараа нь миний сториг үзээд би эргүүлээд дахиад инстаграм блоглдог хүн баггүй юу. Тэгэнгүүт тэр болохоор бүр ингээд бараг миний анхны үерхэлбээр ерөнхийн анхны үерхэлнэж таваад тэгээ жоохон байсан болохоор тэр юм нийнээ ингээд амар мухамгаа үер ч юм уу би одоо ингээд хайр чинь ингээд хоорондоо нийлдэг биш ингээд нэгнийгаа ингээд тааруулах гэж айгу үтсэн юм шиг байна. Тэгээ жоохон байсан болохоор ер нь нийнээ амар хинсэн гэж боддог заяа. Тийм болохоор одоо ер нь бас хүнийг хайлт сурсан байгаасаа. Тэгээд бид хоёр л хоорондоо тохирог болохоос тэгэл өөр тохирох тэр хүнд байгаа шүү дээ. Надаас юм шиг болдог шүү дээ. Тэгэл тийжл боддог шүү. Тэгэл өөр нэг юм байхгүй дээ. Тэгээд угаасаа нэг хүнтэй үерхэд яваад ирэхлээр чи ингээ хүн ингээ суралцдаг шүү дээ. Тэгэл одоо тэр чинь айл 6-7 жилийн өмнөх явдал тэгээд одоо хангалттай сурсан хүмүүсэн бах уу. Энийг амар гомдол шантаадах юм байдаг уу. Тэгэл зүгээр одоо бодвол юу ч бодохгүй. Уруулаа одоо ганц би шүү. За Ганц би инхма, ганц би нямканд сууж байгаа шүү за. За, нямкагийн X хүнийг хайрлаа сурчжээ. Ингээд байгаагаар нь хүлээж аваа сурчжээ. Инхмагийн X бас ингээд хүнийг хайрлаад нэгийг хэмлэхгүй болоод ингээд сурчжээ. Нийлийг нэ. Яах юм? Ийм их юм хүсээгүй юм уу? Чи өөрсдөө хүрээд ирлээ шүү дээ. Хайр хүндэл сураарай. Залхах хүндэл аваарай. Синцэн бол